Монгол Ардын намын өндөр алуун тушаалтнууд нь авилга алуун тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэгүүдийг үүдсэн байж болзошгүй. Мөн хуулийн байгууллагууд улс төрчийн захиалгаар ажилладаг болох тухай эрх баригч намын хариуцлагатай алуун тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа алуун тушаалтнууд мэдэгдсэнийг хууль шүүхийн байгууллага шалган тогтоох шаардлагатай. Энэхүү ностой мэдээлэл үнэн бол өнөөгийн улсын хурлын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслийн шийдвэрлэгдэх хүртэл улсын хурлын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдэд зохих хуулийн хариуцлага хүлээх шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага үүсэж байна. Монгол Ардын нам албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь улсын их хурл, засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үнэн улаас парламентаар хэрэлцэх ёстой эрх оны төсөв, дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт төчгөөд хариуцах эзэнгүй болох улс орны эрх ашиг хохирох юм бодит аюул учирч байна. Яг одоо Монгол Ардын намын бах хурлын шийдвэрийг харахад яг өнөөгийн засгийн газрын эрх зүйн чадамжийн асуудал чирэгдэх хэмжээнд хүрчлээ. Улсын хурл, засгийн газар хоорондын, институт хоорондын зөрчлийн асуудал ч өнөөдөр улсын хурлын хууль тогтоомж, эрх оны үндсэн чиглэл 26 оны төсөв хэлцэхийн үйл явцад нөлөөлөхөөр ийм төвшөнд очичлоо. Ийм учраас энэ зөрчил нэгмөр шийдэгдэх хүртэл улсын хурлд өргөн баригдсан 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг, төслийн эргүүлэн татахыг мөн Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатраас шаардаж байна.